Хятадын шилдэг өгүүлэлгүүд. Зохиолч Ежөө. Манай майханд хутаг оршиваа. Зочид буудлын хаалгыг эвдэж орхижээ. Дээд доод тал нь хэмхэрч унаад нугсан дээрээ арай ядан дүүжигнэн. Бүтэн л хаалга байсан юм. Аригчид орж гарахтаа ошгөлсөөр байгаад хатавчны дээд талыг цөмөлчгөж даамал аригчдын хөлийг хуг цохий гэж бодсонгүй. Хаалганы дээд доод талыг хөрөөдөж үлдснийг өлгөж орхисон нь үлээхэд ойчхмар санжгансан юм болжээ. Ашигл олж байвал муу хаалгач яамаа. Түүнд аригчдад уурлах шалтгаан алга. Өдөш 8 гудамжинд том дэнлүү гэрэлтэж хоньны шарсан махны хиншүү ханхалмагц сүсгтнүүд цөөрсөөр тарж одно. Аригчид шорлог тостой цагаар гидсээ сайн дүүргээд энэ буудалд ирж байгаа мөнгөөр унтлаа уун. Эрхэн согтвол зүүдэндээ бурхан хардаг. Бурханыг олж харах нь хэдэн дүнчүүр майн мэгзэм уншснаас ч илүү гэлцэнэ. Энэ зочид буудал Лас хотод алдартай. Буудлын үүдэнд овоорсон аригчдын морины хомоолыг Лас голын цаад ирэх даваачин худалдахад л чамгүй мөнгө олждаг тул даамал юунд аач уурлах вүлээ. Хаалганы хүрэл хонх жингэрийн дуугарч хүмүүс орж ирэв. Хонхны дуугаар үйлчлэгч хүүхнүүд хадаг барин зочдыг угтаж ширээн суулгана. Хаалганы дэгэнд цэм бүлгөөстэй дээр нь хутаг зоож тогтоожээ. Даамал архины нэрсэн газрын хаягийг өдөр бүр хулсан үзгээр дэвтэртээ тэмдэглэнэ. Өнөөр нохон хошуугаар нэрсэн Цэва арх худалдах аж. Цэва гэдэг нь хагас нь спирт гэсэн утгатай. Оморд төвдийн амдоо газрын арх юм. Тэр газар лаврын хийдээс холгүй байдаг. Би өдөш бүр хийдийн үүд сагсаар хагасаар өнгөрлөө. Намрын сэрв орж одод хүртэл дагжин гялалзана. Хэрээг хормостын хувилгаан гэдэг боловч хүйтнээс дайжин бараа мөргөө арилжээ. Би орхимжоо засаад мөрөндөө бэхэлв. Их 100 хийд рүү очиж дулаацж болно л д. Тэнд лам хуврагууд өдөр шөнөгүй зулаасааж дэн ноцоон галын дэргэд зогсдог. Тэд ханиад хүрэх байтугай найтаагчгүй. Тэнд бас мөргөлжтийн хэрхэн мөргөл хийхийг харж болно. Мөргөлжтийн сэтгэл хэдий ч нэ үнэн ч ариун байна. Уншсан маань төдий ч нэ яруу сонсголонтой болдог ажээ. Ласт таргийн баяр тэмдэглэхээр төвдийн 130 мянган мөргөлчин ард 2 сарын өмнөөс хийдийг зорж яваа. Тэд баяр тэмдэглэхийн зэрэгцээ сүмд мөргөл хийж, эрэгчил хуруу сэлбэг, малс хөрөг хот дүүрэн болж өсөөсөө хэмээн даатгана. Бүрийн өмнөх үеэр би будлан ордонд очиж шинэхэн ээдсэн сүү уулаа. Таргийн баяраар ээдсэн сүү уудаг заншилтай. Орхимжны цаанаас гэдэс хоржигнон дуугарч нойр хүрсэнгүй. Цав барьсан аяга тавих зур дуган тойрон гарч ирэх архтыг харлаа. Далалвал өөдөөс сэн нүрээ үрчилгэв. Энэ дохоог би шууд ойлголоо. Тэгээд гэдэс өвдлөө гэж худал шалтгаглан бусад ламнараас үлдэж хоцроод архтын араас дагав. Архтыг дагсаар хийдийн арын нууц хаалгаар хот руу нэвтрэн төм түжгэнсэн олны дундарлаа. Энд тогоотой хуурах шиг олон хүн чэхэлтэн. Ойрдоо харахад орой болгон энэ буудалд ирэх боллоо. Тэнд юу хийдгийг Тэнгэр л мэднэ. Арахад бол бурхан. Идэж уухаа ихэд хичээдэг, арх амсдаггүй, муу зуршил огтхон ч үгүй. Эгэл доод лам би элдвийг шалгааж түүний нэр төрийг сэвтээгээс болгоомжлно. Би буудлын үе цахин үлдэв. Үлий сахисан сар шиг үдшийн оддыг тоолн зогссоор. Архад заримдаа хаалганы цаанаас толгоогоо цохилган орж ирж аяг сүйтэй цай ууж дулаац гэж санаа тавихад би эвтэйхэн цааргална. Хөл газраас ургасан мэт хөшжээ. Өчүүхэн лам архадтай зэрэгцэж яахан болох вүлээ? Хаяа архад гинэтхэн гүйж гарч ирээд надаас мөнгө зээлийг нь. Би мөнгөний уутныхаа амсрыг нээж хэдэн зоос өгдөг юм. Олон жил дагаж явсан болохоор архад мөнгө зоосоо гамгүй цацдгийг сайн мэднэ.
Хөөхөрөө байдаг мөнгөөрөө ганц хулсан үзэг бодолдож авна. Бүр нэг лан алтаа хоосон дэвтрээр сольсон удаач би тэгээд энэтхэг балбын бутлаг зэгсээр хийсэн дэвтэр дуу бичиж болно гэж баясан хэлж билээ. Түүний баяр хөөргийг өгөө хийхгүй тулд та хууртагдсан байна гэж хэлж зүрхлэхгүй. Тэгэлгүй яах вэ гэж амын дагуулна. 8 гудамжинд нэг өвгөн хуучир тоглодог. Өвгөн Гэсэрбаатар цэргээ дагуулж ад зэтэрийг дарсан үлгэрийг хуучирдан хайлна. Хүмүүс түүний насыг 78-аас 162-ын хооронд байхаа гэлцэнэ. Өвгөн урд нь хоньны ноос худалддаг ганц ч төвд үсэг мэддэггүй байжээ. Нэг удаа отчийн ууланд мөндрөөс хоргосон нэгэн агууд орж унтаад өгчээ. Тэгээд сэртэл хажууд нь нэгэн хуучин хуучир байсан бөгөөд өвгөн түүнийг авч гэсрийн туужийг бүхэлд нь хайлах болжээ. Эд шид гэж тэр бизээ. Түүний толгойг бурхны мутрал элбсэн болов. Би буудлын үднээс баг зэрэг холдосхийн өвгөний хайлахыг сонсох гэтэл арахад яаруу санд руу гүйж гарч ирээд намайг нэрээр дуудан "Рэнчнэ, миний хадгалуулсан очир хаан байна. Хордон аваад ир хэрэг болоод байна" гэв. Би арахтад мэхийн ёсолж "Арахта, би хөзүүндээ зүүж байгаа. Энэ очрыг танд өгч болохгүй. Цул алт үнтэй чүдэ" гэж нам дуугаар хэлв. Арахад намайг харан шоолж "Харамчаа надад өгөөд" гэвэл би улам бүхийж толгоогоо өндийлгэлгүй. Өгч чадахгүй. Энэ бол дээдэс бурхтаас өвлөгдөж ирсэн бодлоны сахиустай айд. Гадагш гаргаж болохгүй гэж аман дотроо бовтнов. Арахад тажиханд л инээж намайг ятгсан янзтай. Тийм ээ. Дээд үеийн бурхтаас өвлөгдөж ирсэн нь үнэн. Гэхдээ надад өвлөгдсөн үү, чамд өвлөгдсөн үү? Хүний юмыг эзнээс нь яаж харамлнав? Гэхэд миний толгой дүүрээд явчихлаа. Энэ бол арахтын зэмлэл байлаа. Би сандарч балмагдан очрыг хөзүүнээсээ авч 2 гардан өргөв. Энэ үед зочид буудлын хаваар өнгөрч явсан хүмүүс зогдулсан. Арахад бид хоёрыг ажиглаад байх шиг. Би арахтад "Хүнд битгий өгөөрэй. Танд өвлөгдсөн үнэт эрдэн шүү. Номын хаан минь" гэж сануулав. Арахад алгаа ташин намайг дуугүй байхыг сануулад "Битгий чалчаад бай. Энд ямар ч номын хаан алга. Миний нэр Данзан Мамбу тогтоож ав. Тогтоочихлоо айг минь ээ. Би өнөөдөр уулын цаанаас ирсэн хэсэг залуустай уулзлаа. Тэд Бадам самбуу богдын тухай олон юм ярьсан. Үнэхээр гайхалтай сайхан юм аа" гэд арахад гардах очроо өргөөд "Одоо дахиж сонслоо. Би оройтно. Чи төрүүлээд харж бай. Ядарсан байлгүй" гэж санаа тавив. Тэр очир бол арахтын намайг гэсэн сэтгэлийнх нь илрэл байсан юм. Одоо өнөөх залуусын хэн нэгнийх болно гэж бодож дотроо атаархав. Гэлээгээд яах ч вүлээ. Би харихгүй таныг хүлээж бай. Би буцах замаа олон шүү дээ. Чи санаа зовлтгүй явж бай. Миний урд арахад таны лянхаан хөлний мөр зүг чиг заахгүй бол би тойрон шүү дээ. Чи юм уу золиг жаахан юм байж залжин хувраг юм гэж химэн арахад хошгонлоо. Би амаа тас хамхаад дахин дуугарахгүй байхыг хичээн тархин зур өөрийгөө зөвхөв. Арахад ойр хавийн хүмүүс рүү таньдаг юм шиг инээд алдаад эвдэрхий хаалгыг өшөглөн буудлал руу орлоо. Нурууны хөлс чи гарчээ. Сандарч балмагцсан даа биш. Алтан очрыг арахтад өгсөндөө тэр. Тентхийн хүмүүс эвэртэй туулаа үдсэн мэт намайг гайхан харж байв. Би орхимжоо задгаалж сэвлээ. Яасан сайхан сэрүүхэн байна. Тэдний дундаас нэг нь "Хөөй банда. Саяны залуу хэн бэ? Дөлгөөн дүр төрхтэй, 2 чихэн хувь ихтэй, 2 гар нь өвдгөө давсан, ёстой хомсон бацдын бүрлваа байна. Манай ахуг нь лам байла. Одоо ч хിവэрэ. Бид 2 сүмийн найз зугаацхаар ирсэн юм" гэж хаашааш хариулв. Шөндөл болжээ. Тэд хэл амаа билүүдэхийг би анзаарлаа. Нэг нь "Тэр лавта язгууртан байхаа яриаг нь сонсоход мэн юу орчмын хүн болол та. Тэр бол ёстой бурхтын орон. Сая тэндээс их богд тодорсон гинвэлээ." Би дотроо инээн "Нүд чинь юу хардаг байна хөөр хийс.
Манай арахад миний юугээс тодорч бодлоны их суудал заларсан тэр ховилгаан гэж хэлэх гиснэ. Манай ахыг Данзан Вамбу гэдэг моргил хийхээр ирсэн гэж тэс хөндлөн хариулв. Хэдэн мянган үхэр авчирваа гэхэд би тэнгэр од заав. Тэнгэрийн од доос ч олон гэсэн ухаантай. Хэдэн түмэн хонь гэхэд толгойн үсээ амирв. Тэд гайхсан янзтай хоорондоо үл мэдэх хэлээр чарлан ярилцсан. Би додгор гихч нь орхимжоо тайлж чангалж ороогоод тэнгэр од ширтэв. Миний үл тоомсралсан байдлыг хараад өнөө хүмүүс таран одлоо. Би хуучирч өвгөн дээр очие гэтэл хэдийн алга болж 8 гудамжны элдв хачинд уул сонстно. Тогоотой хоол буцална. Зочид буудлын баруун талд адууны жүжээтэй. Тэнд зочид морьдоо уйж морины тижээлийг буудлаас өгнө. Уяан дээрх морьд эзнийхээ зэрэг зиндаг илтгэнэ. Морьдын дотроос онцгой өндөр хилэн хар морь самсаа бүрээдэн зогсно. Кам орчмын адуу болгон дамжиггүй. Энэ морь зуунлан алтны үн хүрнэ. Буудлын зүүн талд зочдын өрөөтэй зэрэгэлдээ танка зургийн газар бий. Шөндөл болсон ч гэрэл насаатай. Зураачд цэмбэн эсгийн дээр завлан анхаарлаа төвлөрүүлэн чимээгүй сууж бурхтын хөрөг зурна. Тэд оройжонгоо сууж бурхтын ганц хөмсөг зурж дуусгах нь түргэн зурсанд тооцогдно гэлцэнэ. Би танка зургийн газар очиж үзэхээр шийдэв. Бурхны буян надад наалдаж магадгүй гэж бодсон хэрэг. Гэтэл хүмүүс шүүгэлдэн гарч ирээд танка зургийн газрын өмнөх гэрэлд боогнон хутга шидэж тоглож эхлэв. Би үүнийг хэдийн тоглохоо байлсан юм. Таргийн баярын үеэр лас голын айсав шөндөө бороошин өглөөдөө намдна. Өчигдөр бороо оржээ. Тийм их ороогүй ч газрын хөрс нойтон зөөлөн байлаа. Нөгөө хүмүүс нойтон газар дээр дөрвөлжин зурж тэндээс 7-8 алд зайтай газраас шидэж мөрийт тоглоомоо эхлүүлв. Хутгаа холоос шидэж заасан дөрвөлжин дотор онох ёстой. Архтыг хүлээж байсан би цаг нөхцөөхийн тулд тэдний тоглохыг ажиглан зогсов. Хэрвээ архад гарч ирвэл тосход бэлэн байлаа. Өчүүхэн хувраг би намын хаанаа огоорч ёс алдах цээртэй юм. Тэгэж байтал хэрэг явдал эсрэгээрээ орнов. Хутга шидэх хүмүүсийг хараад миний хөхинэд хүрнэ. Баяхан булаа ирчүүд хутга шидэхдээ шинхэн бэр утас зүү нийлүүлж чадахгүй салганах шиг таарав ажээ. Шидсэн хутга нь өгсөөрөө эргэх нь ардын нэг хошин яриаг санагдуулна. Миний инээд хурж дууг байж тэсгээ болов. Элэг хөшөж амаад сэтэрч нулимсаа гартлын нээлээ. Тэгтэл тэд тоглохоо байлоод намайг юун дингэтлээ галзуурсан мэт инээм гэсэн янзтай бие бие рүүгээ гайхан харав. Тэдний дундаас хар царайтай залуу дөхөж ирээд "Банда, чи шоолж байна уу? Чи өөрөө шидэж чадах юм уу?" гэхэд би "За, нэг дөрвөлжин сонгоорой" гэж шууд хариулв. Чи содор эргүүлж маань тоолохоос өөр юу чадав гэж? Нээр онцхол би чамд шав оръё. Чи бид бүгдийн багш болсон ч болно гэд надад хутга өгөөд цааш явж газар дээр дөрвөлжин зураад "Хэрвээ онохгүй бол муу юм болно шүү. Чамайг толгоогоор чинь энд зоон шүү" гэж хошигнов. Би "Тэгэлдэ" гэж зоригтой хэлээд орхимжоо нэг сайн засаж хутгаа шидтэл дөрвөлжний яг төвд онлоо. Тэд "Аз таарч сохор аз" гэх мэтээр чалчина. Надад дахин нэг хутга өглөө. Би дахин онов. Ахаад өглөө бас л байндаа тусав. Сүүлдээ хөлний өмнөр 10-аад хутга өрөөд шидхийг гуйна. Эдгээр хутганы барьвал ёстой сайхан хийцтэй. Бүгдийг шидэж нэг ч алдсангүй. Нэрэн шүү, өнгөрч байгаа юм биш. Бүгдийг онсон юм. Үсээ хосуулж сахил авахаас өмнө би үхэрчин байлаа. Үхрээ бэлчээчгээд хутга шидэж тоглодгсон. Хүүхэд байхдаа хутга шидэхдээ гаргуун байж үлээ. Хүмүүс намайг биширчээ. Гэтэл хар царайт мөчөөгөө өгөхгүй. Энд дэндүү давчуу зай муутай болохоор би чадвараа гаргаж болохгүй байна. Лас голын эрг их уужуу. Тэнд очиж шидий гэлээ. Би дуртаяа зөвшөөрөхөд "Тэгвэл явъя" гэд хар царайт намайг урьж мэхийн яслав.
8 гудамжнаас хөдөлж замдаа намайг биширч магтсаар нам гүмхэн нарийн гудамжаар орлоо. Энэ гудамж их новштой бохир ус урсаж өгсөн муур хулганы илжирсэн үнэр хамар цоргино. Газар газрын сүсгтнүүд хийдийг тойрон шавар овоохой барьж эсхий майхан босгон суух нь жилээс жилд нэмэгцээр энд борчуулын хороолол үүсжээ. Бүтэн жилийн турш өглөө өдөшгүй мөргөн. Үнэн дээр эднийг буруутгах болохгүй. Тэдний дунд өвчин зовлонтой хүн олон бий. Сүсэг биширлээрээ мөргөл хийж яваанч бий. Өстнөөсөө зовтож нуух цар царайн танигдахгүй болсон нэгэн бас архичж цөөнгүй. Тэдэнд ласт амьдрах амар байдаг. Өдөртөө хүүхэд ач нараа дагуулan мөргөлждийн дунд орж гуйлах гуйна. Бурхтын өмнө хэн тэднийг цаашаа гихвүлээ? Энхүү хүүхдүүд нь тостой цайнд гэдэс гарч зарим нь таргалаад мянган наст яст мэлхий шиг болно. Би өнөө хүмүүсээр хүрээлүүлж явсаар нарийн гудамжнаас гарлаа. Тэд намайг хоёр талаас түшин шалбааг дээр халтарч унахаас сэргийлгэж замд таарлах согтуу хөлчөв хүнийг түлхэн зайлуулж надад зам гаргаж өгөх нь эхэд хачин санагдав. Гэнэт хажуугаас гарц нохот дайрахад би хэрдэхийн цочлоо. Хоньны носон улаан хөзөвчтэй олон гарц шүдээ ярзаалган архирна. Энэ үед хар царайт майн уншиж хараал урсгатал гарцууд хуцгаа болж сүүлийн хавчин арилав. Нарийн гудамжны үзүүрт гэнэт сарлагын бухтай тааралдлаа. Салтаанд нь унжсан хуухнаг нь маш том санагдсан ч айсандаа харж чадсангүй. Харин бух над руу заналтай ширтэнэ. Байдлыг ажигласан хар царайт сарлагын бухны хажууд очоод эврээс натгаад авав. Бух шорон эврээрээ түүний эцийг арай л хүлчихсэнгүй. Гэтэл хар царайт сарлагын бухыг толгой дээрээ өргөлөө. Буухад дунд зэргийн биетэй аж. Гэлээгихдээ 10 түмэн майнын чулуунаас хүнд байж таарна. Хар царайт ойр орчмоо нэг гүйлгэн хараад ойрмогхон нэг өвсөн бухал байхыг олж үзлээ. Буухыг өвсөн бухал руу байдаг хүчээрээ шидэв. Гэнтийн тулаанд ялагдсан бух бухлаас цугойсон ч үгүй, мөөрсөн ч үгүй. Би бахан хамтлынэгээд цааш алхлаа. Голын эрэгт ойртоход чийг үнэртэж усны урсгал сонсогдно. Цэв цэлмэг шөнө огторгуйн одод явах замыг зул адил гийгүүлнэ. Хаяа хүний амьсгал хөлийн чимээгээр өвсөн чургасан шувууд өргөж нээсэн буун. Би халтарч унахаас эмээлгүй голын усны хад мөрөх дууг чих тавин сонслоо. Хадан дээр өнгөөр сэлж битсэн майнын өсгүүд байгаа нь лавтай. Голын ус хадыг нэг удаа цохивол нэг удаа майн уншсантай тэнцдэг гэлцдэг. Энэ үйлрэлд лас гол уурсан үерэлдэг. Үерийн ус өгсөн өвс ургамал амьдтыг хайр найргүй хаман одно. Гэтэл энэ үдэш намуухан урсах нь хүж өөгөх мэт. Хэн нэгэн арахад Сичванаас баахан шаазан уурч ирээд хүний ертөнцийн бүх ил шууганыг тэдгээр шаазанд юулсан мэт намгүм. Би явууд дундаа тэдэнд хутга яаж барих, хүчээ хэрхэн тохируулах, яаж байгаа онохыг зааж өгч байлаа. Би урд хэдэн удаа ордны их хурал дээр архтын ном айлтхыг сонссон. Үг хэл, үйл хөдөл бүхнээ архтаас сурсан билээ. Миний тайлбарлаж заахыг тэд шагшин магтахад таатай санагдаж айжмаар тайвшрах шиг боллоо. Намайг тайлбарлаж дуусахад хэдэн хүн асуулт тавив. Би нэг мөчөр авч газар дээр зурж тайлбарлаад өндийх гэтэл гэнэт толгойд эсгий ут углах шиг болж яах ийхийн зургуу харан хуйлан хөл гарыг хүлв. Бурхан минь. Би хууртжээ. Араатны аманд орсноо сая ухаарлаа. Тэд намайг хуурч энд авчирч өрхөндөө оруулсан байж. Үнэхээр тэнэг хэрэг. Би хүчээ шавхан тэлжлэв. Улаан тоост ертөнцөд ирээд 17 жил болохдоо хар цагаан сайн мууг таньж амжаагүй ажээ. Үнэндээ надад ховдог сэтгэл хорон санаа өгвэй. 5 ухааны ном уншиж архтынхан ивэлд багтан бурхад суврагын тоосыг гөвж хөж зулаасан цай усын зөөж өдрийн 3 цавыг бэлтгэн явдаг эгэл лам билээ. Будлан хийд лас хот 2 ганц хэрмээр тусгаарлагдана.
бодлон доторх 999 орд харшийг алганы хээшээгээ андахгүй атлаа. Харин хэрмийн цаадах хүний ертөнцийн хүсэл хяслахын тухай би огт мэдэхгүй. Би их эндж өшөрхөж явсангүй. Намайг өөр хүнтэй эндүрсэн бол та. Тэд намайг дамнан оргиж явлаа. Олон хүн анир чимээгүй нааш цааш гүйж байх шиг. Миний орхимж салхинд дэрвэн. Би минь атраад атхын чинээ болсон мэд. Бэмээл ахин дахин өшгчн тээжлэв. Хэн нэгнийх нь хамрыг цохиж цус гаргасан бол та цус өнөрдөхэд хорсол тайлагдах мэт жаахан тайвширв. Би агаар дөргөгдөн цаасан шуу адил салхины аяар хийсэж шөнийн гүнд лас голын цээл рүү шингэн одох шиг боллоо. Толгойд уут хугалсан учраас юу ч харагдахгүй. Архтаа бодлоо. Тэргэл сарнаас ч илүү гэрэлтэх архтын дүр намайг гийгүүлж итгэл найдвар хүч чадал өгөх шиг болов. Улсын үзгээр бичсэн нэгэн бадаг сэтгэл дургана. Нам гүм гихч ном хайлахаас ч илүү нам гүм. Холих уулнаас зүүдээ эрэх гэсэн чинь харин чиний зүүдийг сэрээсэн байх юм. Гүн амьсгал авч хүчээнон анхаарлаа төвлөрүүлв. Би маань хүндэрч байлаа. Намайг дамнаж яваад тэдний амьсгал дээрдэж алхаа удаашрахад өөрийн ирэхгүй инээмсэглэв. Эрчүүдийн мөрөн дээр эгэл хувраг бурхан мэт заларна. Бэхэн харанхуй нүдийг хаавч чих сарталзан хамар сартайна. Голын ус, манан, шороо, загас, хатаж хугарсан модны иш, ялзарсан навч холилдон үнэртэн. Лас голын шөөгөн урсхийг сонсох агшинд миний сэтгэлийн мөрөн долгиол нь давлгаалах мэт болоход ялимгүй сандарлаа. Хүний амьдрал хэмээгч урсгал мөрөн адил хэмээн бурхад номлосон. Цаг хугацаа урсан одоход дурсамж үлддэг. Энэ үгийн чинад далд утхыг эс ухан архтаас эш авахад Рэнчин минь ээ, эзэн нэгэн өдөр чиний үлмээ уулын усанд дэвтэх үед чи энэ үгийн утгыг ойлгоно гэж билээ. Миний хөл усанд дэвтээгүй боловч би утгын сая ухаарлаа. Гол гатлаад шугуйд ортол намайг дамнаж яваа хүмүүс шуугилдэж эхлэв. Намайг хазайлгалгүй болгоомжтой олон хүний гар дамжуулна. Хичнээн цугласныг бүү мэд. Барайван хийдийн арын майны уулны чулуунаас олон. Намрын тарайн төрүүнээс элбэг, үүлэнд хурсан борооны дуслаас ч арвин юм шиг санагдана. Хүмүүс чанга дуугарахгүй хичээн болгоомжтой айжуухан дээшээ өргөөч гэж шивнэнэ. Гэнэт халуун агаар төөнөхөд би чичирхэ болов. Түүдэг галын дулаан илч шатаж байгаа түлээ аргалын утаа үнэртэв. Шар тос замба хүжсийн анхлан үнэрсэн гинэ. Намайг хулгайлсны зориг энд байсан ажээ. Хар царайт хүрээдэрлээ. Ламтныг буулга суудалд нь зал гэж зааварчлах сонстов. Намайг газар буулгалаа. Албгийн хурдан дэвс ламтны гутлыг тайлж өг гэнэ. Тохойноос түшин урагш хэд алхаад олбог дээр суулгав. Уутыг толгойноос цуглан авмагц галын гэрэлд нүд ялбаж юу ч харагдсангүй. Бурхан минь, би орд харш шиг сүрлэг майхны хормойд эсхий ширдэг дээр суужээ. Өмнө маань олон хүн хуран цугласан байв. Эрэм, хөгшин залуугүй баяр найрын хувц өмсөн шүр сувдан гоёл асаажээ. Тэдний царайд баяр хөөр тодрон намайг тойрон завлан суун. Надтай золгохын тулд бүтэн өдөр нүрээ аршаанаар угааж ус гизгээ янзалж шөнжин тос түрхэж бэлдсэн болов уу гэж бодогдлоо. Тэднээс хоньны махны үнэрсэн гинэ. Харчуулын ямаан дахны ингэр цайж эмэгтэйчүүд нь хоёр хөмсгөнийхөө дунд улаан шунх түрхжээ. Нусаач ирсэн хүүхдүүд эхийнхээ ингэр чургаж бүлтэлзэн. Тэд намайг хармагц алга хавсарч майн уншихад сүрэг зөгийн дүнгэнэх шиг боллоо. Миний сэтгэл тавгүй ирэхв. Хар царайт хадаг барим михийж эренчин ламтан та бидний болох явдлыг өршөөж хайрл гэлээ. Би дуугарсангүй. Бид таныг айлгачглаа. Үнэхээр өөр арга байсангүй гэд хар царайт нөгөөдүүлээ тойруулж хараад
цаг алдахгүй гэсэндэ таныг муухай аргаар авчирлаа. Өршөө гэж өөрсдийгөө буруутгав. Тэрээр энэ майханд манай удам ухсааныхан амьдардаг. Гол ус туулж лас дээрээд бурханд мөргөн сүсэг бишрлээ гүйцээж явна. Лас голын эрэгт майхнаа босгож таргийн баярыг угтаад олон хонсон. Одоо буцах төглөө. Бидэнд биелүүлээгүй нэг өчүүхэн хүсэл бий. Хар царайтын царайд улбар туяагүй иж. Эренчин ламтан минь, таныг архтын шав гэдгийг бид мэднэ. Өнөө орой таныг урьж номын авшиг хүртий гэсэн юм. Айлдаж хайрлана уу? Би бол эгэл нэг лам. Үгүй ээ. Төвдийн 130 мянган хүн бүхэн 6 дугаар далай лам Саньян Жамц богдо Эренчин гэдэг хор цухаанд зарц шавтайг мэдэн шүү дээ гэд хар царайт бусаддаа. За бүгдээрээ дуугаа айдараа. Энэ бол алдар цуутай Эренчин лам гэж танилцуулав. Би арга ядаж бие бол зарц номын шидвэ. Гэхдээ төвдөд Эренчин л Далай ламын шүлгийг бүрэн цээжилж уг алдалгүй уншиж чаддаг гэлцдэг шүү гэж хар царайд хэлэх зуур 5 өнгөт өргөлөө өргөж 3 эрдэнэ дахиад богдын буян бялгасан сайхан үдшвэн манай майханд хотог оршин бурхны ивэлэр хотог оршноо гэж баясан хэлв. Би тэгэхээр намайг ном уншуулахын тулд барьцаалж авчирсан хэрэг үү гэж эргэлзэн асуухад Эренчин ламтан минь ээ, манай удам ухсааг авралдаа багтаа нөө гэж хар царайд алга хавсраад. Үнэн дээр би таныг нууцаар удаан дагсан билээ. Би архтын энэрэнгүйг мэднэ. Түүний нэр төрийг сэвтэхээс болгоомжлно. Богдыг асарч танд төв болохгүй хичээнэ. Гэтэл өнөө орой архад таныг төрүүлээд харж бай гэхийг сонссон. Тэгээд энэ оройг бурхан бидэнд ивэлээ гэж бодсон юм. Би оргилийн тавгнаас 5 тарайны үр чимхэж аваад тэнгэрөө дөргөн бурхны ивэл та бүхний сэтгэлийг амирлуулах болтугай. Бурхан багшийн ном бүхэн буян хишиг хүртээх болно гэхэд хар царайт будлан хийдийн зүг 3 таа сунаж мөргөөд манай ухсааныхан номын дуугаар цангасан улс билээ. Богдын номлолыг нүдээ ширгэж сэтгэлээ чилтэлхүлээсэн. Яасан их буян бэ? Үүнээс хойш манай майханд хотог оршин. Би майхны дээр бурхан залрахыг харж байна. Одоо миний орой дээр байна гэлээ. Би огтхон чиргэлзэлгүй хуучир аваад л архтынхаа хайлсан дуунаас өргөнө гэв. Хуучир авч байтал 8 гудамжинд гэсэр хайлдаг өнөө хөвгний хуучир мөнөөсөө мөн гарт минь байгаа нь гайхалтай хэрэг шүү. Бурхны мутар миний толгойг элвсэн байж таарна гэж дотроо бодож нүдэ айнан хуучур хөглөөд 6 дугаар Далай ламын зохиосон нэг бадгийг зүуд зэрэглээнд умбах мэт хайлж эхлэв. Майхны гадна бороо туслана. Бурхны ивэлэр цэлмэг шөнийн гүнд лас голын эрэгт. Тогсов. Орчуулсан эрдэнэ очрын оргил.